Европын холбооны зах зээлд нэвтрэх боломж. Сайн байна уу? Таны энэ өдрийн амгалан айлтгая. Юуны өмнө бидний номыг худалдан авч өөрийн байгууллагын бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд экспортлох чиглэлд судалгаа хийж эхэлсэн эсвэл тус хөнгөлөлтийн системийн талаар судалгаа хийхээр шийдсэн танд баяр хүргэе. Та хамгийн зөв шийдвэр гаргалаа. Олдож буй боломж, бололцоо бүхэн өөрийн цаг хугацааны зааг хязгаартай байдаг болохоор нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий систем нь эхний удаа 2008 оны 12 сарын 21-ний хүртэл мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд Монгол улсаас олон байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход бага боловч мэдээллээр хангах гэсэн чин эрмэлзэлтэйгээр энэхүү судалгааны номыг гаргахаар зориулсан юм. Бид Европын холбооны зах зээл нэвтрэх боломж хэмээх анхны номоо дараах 3 шалтгааны улмаас уншигч олондоо өргөн барихаар шийдлээ. Үүнд Европын холбооны нэмэлт хөнгөлөлтийн системд хамрагдах сонирхол бизнесийн байгууллагуудын дунд их байгаа боловч ямар арга замаар хамрагдах, бараа бүтээгдэхүүний хувьд ямар стандартын шаардлага хангах, үн, тариф, өрсөлдөгчийн байдал ямар байгааг болон хамтран ажиллах түншээ хэрхэн олох гэх мэтийн олон асуултад хариулах бололцоо хомс байна. Эдгээр асуултуудад бага боловч хариу өгөх. Монгол улсаас Европын холбооны зах зээлд ямар бараа бүтээгдэхүүнийг экспорт хийвэл боломжтой талаар судалгаа хийсний үндсэн дээр нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Европын холбоор руу гаргаж болох 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээс тодорхой тооны бүтээгдэхүүнийг сонгон авч наривчлан судалгаа хийх. Европын холбоонд бараа бүтээгдэхүүн экспортлох чиглэлд судалгаа шинжилгээ, бизнес төлөвлөгөө төсөл бичигт нь хэрэгцээтэй мэдээллээр хангах. Европын холбооны зах зээлд нэвтрэх боломж хэмээх 4 цуврал номноос уншигчид, судлаачид, бизнес эрхлэгч та бүхэн хөнгөлөлтийн ерөнхий систем, нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий систем, барааг тодорхойлох уялдуулсан систем, барааны нэгдсэн жагсаалт, тариф код, гайлийн нэгдсэн тариф, Европын холбооны гарал үүслийн зохицуулалт, барааны гарал үүслийн шалгуур зэрэг ойлголтуудыг мэдэж авна. Түүнчлэн Монгол улсаас Европын холбооны зах зээлд экспортлож болох 350 бараа бүтээгдэхүүний жагсаалт, тэр дундаас 160 бүтээгдэхүүний Европын холбооны 25 орны экспорт, импортын судалгаа зэрэгтэй танилцсан. Сонгон авч судалгаа хийсэн 160 бүтээгдэхүүнээс Монгол улсад үйлдвэр шинээр байгуулж үйлдвэрлэх шаардлагатай бараануудын хувьд бүгд найрамдах Хятад ард улсын техник, тоног төхөөрөмжийг импортлох чиглэлд хийсэн судалгаатай бас танилцах болно. Эдгээр 4 дэвтрүүд хоорондоо уялдаа холбоотой нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд бараа бүтээгдэхүүн экспортлохтой холбоотой бүх асуултын хариулт иж бүрнээрээ багтсан.